Хүндэт зэрчигч тав. Замын үдээс ирэх буудлын 275 дугаар гал дээрээс 55-ын 1-р замаар орчихжээ. Өндөр улсыг гатлах өгөөдөө хааны хүсэл ган зам. Өөхөн чулуудаа сүглэж тоглосон өөдөсгөн хүүхийн хүсэл мөрөөдөл ган зам. Дөрвөн зүгт ган зам зурайж дурсамжийн цуваа урсанхан байна. Төмөр замчдын амжилт бүтээл хийгээд хөлс хүч хөдөлмөр бүхний цаана угдах нэндэн дуртатгал бүхнийг Улаанбаатар төмөр зам подкастаас. Сайн мэцхан сонсогчдоо Улаанбаатар төмөр зам подкастын ээлжит нэгэн шинэ дугаар сонсогч та бүхэнд хүрч байна. Тэгэхээр өнөөдрийнхөө зочныг та бүхэндээ танилцуулъя. Өнөөдрийн зочин бол Улаанбаатар төмөр замын тохиолдол холбооны 2 дугаар ангийн маркетингийн мэргэжилтэн Сурмааж Авирагдан оролцож байгаамаа. Урилгын манд хүлээвч хөрөлцөн ирсэнд баярлалаа. Танд энэ өдрийн мэндийг баярлалаа. Чамд ч гэсэн өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Тэгэхээр өнөөдөр бид төмөр замын лавлах 1919-49 болон за энэтэй холбоотой шинэ мэдээллүүдийг сонсогчдод хүргэнэ. Тэгэхээр тохиол холбооны 2 дугаар анги гэдэг Улаанбаатар төмөр зам нэгдэж бий болсонтой яг зэрэгцэн бий болсон юм билээ. Тэгэхээр энэтэй холбоотойгоор шинжилэлүүд жилээс жилд үе үед хийгдээд явж байгаа. Энэний нэг шинжилэл нь магадгүй саяны 5 дээрийн дурдсан төмөр замын лавлах бах л да. Тэгэхээр энэ 1919-49 яагаад бий болох болов те иргэдэд одоо ямар үйлчилгээ үзүүлж байна? Энэ талаарх мэдээллийг эхлээд түргэе. За 1919-49-ийг ярихаас өмнө жоохон түүх ярив. За энэ 1919-49 гэдэг маань анх бол 2004 онд одоо тусгай дугаарынхаа зөвшөөрлийг харилцаа холбоос зохицуулах хороноос Улаанбаатар төмөр зам маань авч исэн. Тэгээ одоо нийтдээ 16 жилийн түүхтэй одоо ийм тусгай дугаар байна. Монголын одоо хамгийн анхдагч тусгай дугааруудын нэг гэсэн үг. Одоо бидний сайн мэдэх 1919-50-аас өмнө бид нэр одоо зөвшөөрлөө авч исэн лавлах байна. Тэгээд энэ маань болохоор яг ингээд 16 жилийн хугацаанд бол үйл ажиллагаа явуулж исэн нөгөө л явуулж исэн. Тодорхой хүрээнд одоо ингээд явж исэн байгаа. Тэгээд 2019 онд бол энэ одоо өргөтгөх одоо энэ үйл ажиллагааг өргөтгөх төсөл бичигдээд тэгээд одоо өнгөрсөн оны 6 сарын 1-ээс туршилтын хугацаагаар ажиллаад тэгээд төсөл маань нэлээд амжилттай явж байгаа гэж ойлгож байна. Тийм үү. Бүр 10 жилийн түүхтэй байна шүү дээ, тий. Тэгэхээр 1919-49 утсанд холбогдож би ямар мэдээллийг жишээ нь авах боломжтой байж. Жишээлбэл одоо тасалбар таны утсанд гэсэн үйлчилгээ бас байгаа юм байна л да. Энэ үйлчилгээг үргэлжлүүлээд та дэлгэрүүлж яриа. За. Тэгэхээр ийм одоо анх бол энэ лавлах үйлчилгээ байсан. За тэгээд ер нь төмөр замын мэдээллийг мэдээллийн нэг сувгаар үнэн бодиттой хэрэглэгчд хүргэх гэдэг юм зорилгоог одоо агуулж одоо энэ төслийг бичсэн байхгүй юу. Тэрнээс өмнө бол ер нь одоо валютын мэдээч гэдэг юм уу, валютын ханшч гэдэг юм уу, цаг агаарын мэдээ гэх зэрэг юм бэси. Өнгөрсөн оны одоо 6 сарын 1-ээс бид нэр зөвхөн төмөр замынхаа мэдээллийг хэрэглэгчд одоо түгээе гэдэг юм зорилттой ажилласан. За энэ бол маш үр дүнтэй болсон түрүүнд урьдсан тий. За тэнгуут бид нэр хэрэглэгчдээсээ гэдэг яг юу хүсэж байна? Бид нэр лавлах шугамар юу хүмүүс гарч ирж асуугаад байна? Хүмүүс яг юу хүсэж байдгийг бид нэр судлаад тэгээд энэ тасалбар таны утсанд гэдэг одоо энэ үйлчлэгийг бид нэр нэвтрүүлсэн. Нэвтрүүлэхээр бас мөн одоо 19 оны 8 сараас эхэлж яригдаж эхэлсэн. За тэгээд ингээд тодорхой бас төсөлчлээ судалгаа шинжилгээний ажил хийгдээд энэ одоо 20 оны 2 сарын 5-наас одоо аль бие усаар энэ үйлчлэгээ маань одоо нэвтэрсэн юм аа. За тэгэхээр зэрэг энэ одоо яг юу тухай яриад ихэр ерөөсө тасалбар 5 үйлдэлээр таны утсанд очино л гэсэн үг. Заавал нөгөө бид нэр плетийн кас борлуулах цэг дээр очирлоод ялангуяа баярын өдрүүдэд бол бүр маш их ачаал зэгсдэг шүү дээ. Энэ байдал ер нь бол багасах юм шүү дээ. Тэгэхээр зэрэг хүн болгон бас ингээд датагаар ингээд интернет ороод онлайнаар захиалга хийх боломжгүй байдаг тийм үү? Тэгээ бас ингээд одооний ингээд төгжрэлтэй энэ нөхцөлд бас ингээд өчнөө цагаа гартаад ингээд вакциныг зориод тасалбарын төвөөс тасалбараа авч яхаар зүгээр утас байгаа газараасаа уцтаад одоо тасалбараа утсандаа мессеж хэлбэрээр авчнаа л гэсэн үг байхгүй. Тэгээд тэр мессежээ бичиг баримттайгаа одоо шалгуулад галт тэргэндээ ороод зорчоо явнаа л гэсэн үг. Хэрэглэгч үйлчлүүлэгчдийг улам л илүү амар хэлбэр байлгах үүднээс үйлчилгээнүүд явагдаж шүү дээ. Тий, ер нь бол хүмүүсийн цаг завыг хэмнсэн одоо энэ бол одоо энэ жилийн одоо нэг ковид гэдээ бас бид нарт айгүй юу гарсан шүү дээ. Энэ цаг үеэ олсон айгүй тийм гоё үйлчилгээ байсан. Хүмүүсээс маш их талархал хүлээж авч байгаа бид нар. Тэгээ заавал нэг газар бөгнөрөөд авах юм байхгүй. Ерөөсөө уцаар яриа л билээ дээ авчиж байгаа гэсэн.
Энэ үйлчилгээ маань 24 цагаар уу гэдэг бас асуулт юм л да тий. Хүссэн үедээ захиалж болох уу? Тэг нь манай лавлах бол 24 цаг үйлчилгээтэй. Та 24 цагийн хэдийд ч манай лавлахроо залгаад одоо тасалбараа одоо юу яаж захиалаад авчна гэсэн үг байхгүй. За тэгээ үргэлжлүүлээд миний нэг сонирхол татсан зүйл нь галт тэргэнд марцсан эд зүйлийн лавлгаа өгөх үйлчилгээ байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр энэ үйлчилгээ өмнө нь байсан уу? Эсвэл байсан үйлчилгээ одоо л би анзаараа тэ нөө иргэд анзаараад байна те. Энэ талаар хэлээ. Энэ бол хуучийнхаа нэг суудлын богоны типо гэдэг одоо бидний ярьдаг одоо богоны үйлчлэгч шүү дээ тий. Тэд нэр дээр матцсан зүйлийг ингээд угаасаа бүртгэлжүүлээд байдаг байсан. Тэгээд юмаа мартцсан иргэн маань хаашаа уцтаад хинээс юу асуух ерөөс мэдтгүү ингээд яг тийшээ ч ярих уу, ийшээ ч ярих уу тий. Тэгээд зарим тохиолдолд бол за шиг тэрнээс хөөцөлдөж байгаа одоо болийг хайждаг ч юм уу юм тохиолдол байсан байхгүй юу. Тэгэхээр зэрэг тэрийг ер нь бас ингээд мэд бас түрүүний ярьдаг нөгөө хэрэглээсээ судалгаа аваад гэдэг шиг хүмүүс аягүй асууж эхэлсэн. Тийм болохоор бас энийг өнгөрсөн оны 7 сарын 1-ээс бид нэр одоо хэрэгжүүлж эхэлсэн байхгүй юу. Тэгээ ингэсээр бас нэлээд үр дүнтэй байсан. Хүмүүсээс бас муу адил аягүй таашаал одоо хүртэж байгаа. Тэгээ нэг талдаа ийм байхгүй хэрэглэгч зорчигч маань галт тэргэнд юмаа мартчихад дараагийн хүртээ хүртэл явахад нөгөө мартсан зүйлд нь замаасаа дөхөн ав буух ч юм эрсдэл учрна тийм ээ. Тэгээд манайх руу холбогдчих юм бол бид нэр одоо буцаагаад галт тэрэгний одоо суудлын богоно типогийн диспетчертэй холбогдоод галт тэрэгний даргатай холбогдоод мөн цаашлаад үйлчлэгчтэй холбогдоод тухайн одоо иргэний одоо ачаа тийшийг алга болох эрсдлээс хамгаалж байгаа л гэсэн үг юм л да. Тэгээ өнөөхөө авч одоо бүртгэжүүлээд одоо ямар яаж авах уу гэдгийг нөгөө тухайн хэрэглэгчтэй холбогдож өгөх одоо ийм үйлчлэгээл нэвтрүүлж байгаа гэсэн үг. Бас энэ бас нэлээ бас тоо гарна. Одоо нэг хэдэн хэрэглэгчийн юм мартаж гээсэн бэ, хэдийн олж өгсөн бэ гэх юм бол. Тэгэхээр яг наривчлсан тоо ер нь гаргаснаа та бүхэн ер нь хүмүүс юмаа мартах тохиолдлууд бишгүй л байдаг шүү дээ тий. Тэгэхээр би сая нэг судалгаанаас нь хайлтархаад 127 эд зүйл одоо алга болсон гэж бүртгэгдээд бараг тал нь олдсон гэсэн мэдээллийг хайлтарсан л да. Энэ бол 2020 оны одоо мэдээ байна л да. 2019 онд бол бид нэр бүр бараг 400-аад хэрэглэгчийн бүртгэжүүлээд тэгээ бараг 60-70% нь олж өгч ирсэн. Тийм. Тухайн үед бол галт тэрэг их явж ирсэн хоёр улс нөгөө биш хил нийлэлт нийлцээс тий гараагүй байсан галт тэрэгний хөдөлгөөн их байсан байхгүй юу. Одоо л харьцангуй галт тэрэг нөгөө цөө явж байгаа хил маань халдтайгаа болохоор зэрэг бас энэ бас жоохон нөгөө гэдгийг хүмүүс нь хариуцлагатай ч болсон юм уу гэж л яаж байгаа тий. Зорчигчдын тооч бас буурсан. Тий зорчигчдын тооч гэсэн буурж байгаа. Ялангуяа нэг замууд ирээний нөгөө чиглэлийн галт тэрэг яваад ирэхээр нөгөө галт тэрэгэнд юмаа мартах юм маш их нөгөө байдаг нөгөө бужигнаан тунд. Үргэлжлүүлээд бас энэ танаа хамт олонны талаар ярилцъя л да тий. Одоо нийтдээ хичнээн хүн яг энэ багт ажиллаж байна. 24 цагийн лавлах хуудас ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр энэтэй холбоотойгоор мэдээж ажилчдын тоож гэсэн нэмэгдсэн баг. Тэгээ манай хамгийн анх бол нөгөө 19 онд хэрэгжиж эхлэхээс өмнө манайх 9 хүнтэй байсан юм. Одоо 9 хүний одоо зохиол холбооны 2 дугаар ангийн залгагч гэдэг оронтойгон дээр 9 одоо залгагч ажиллаж байсан. За энэ дээрээ бид нар туршилт хийгээд өнгөрсөн оны 6 сарын 1-ээс 4 оронтой туршилтын хугацаагаар бол авч ажилласан. Тэрнээ болохоор ЛБЗ-гээс 2, эмчээгээс 2 гэдэг ийм 4 оператор нэмж ажиллаад тэгээ энэ маань нэлээд амжилттай байсан учраас тэгээ мөн түрүүний дурдсан тий тасалбар таны утсанд гэдэг үйлчилгээ маань нэвтрээд ачаал нэмэгдсэнтэй холбоотойгоор суудлын богоно типогоос 4 одоо хүн нэмж аваад одоо сая энэ оны 7 сарын 1-ээс авч ажиллаулаад одоо бол яг 18 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. За тэгээ бас нэг юм дурдхад бол сая 10 дугаар сарын 1-ний өдрөөс бол манайх албан ёсоор бүх оронтойгоо шилжүүлж аваад одоо үндсэн одоо ажилтан болгож авсан энэ 9 нэмж ирсэн хүн ажил нэмж авсан гэсэн үг. Тэгээ манай хамт олон бол маш эерэг одоо дандаа ичинсэн сайхан залуу охтуудтай хоорондоо гоё харьцаатай бахархах дуртай би охтуудтай аюу хайртай тий. Яг гоо ажилчдын уур амьсгал сайхан байж аж бас иргэдэд үйлчлэгээ илүү эерэг дулаан бахах ялангуяа уцаар холбогдоход тухайн ажилтан өөрөө уур бухимдалтай байх юм бол цаад үйлчлүүлэгчид ч гэсэн тэр уураа гаргах тохиолдол мэдээж байх бах тий. Тийм байлгүй яг хөө мэдээж ингээд янз янзын хүмүүс харьцсан штэ. Тэгээ би ингэж хэлдэг бах охтуудтай чи яг ингээд амар сандарсан үед хүн чамтай яаж харьцуул чи яаж яавал тайвшрах вэ тий. Тэр ярьж байгаа хүний оронд өөрийгөө ингээд орлуулад үзээрэй.
Тэгээ яавал чи баярлах уу гэдгийг ингэж тэр өнцгөөсөө харж ингэж үйлчилж байгаарай гэж тантаа хэлдэг. Тэгээ манай охтууд бол айгу энийг гоё хэрэгжүүлдэг. Нэвтрүүлгийн маань ярилцах цаг ер нь өндөрлөгдөх чинь. Тэгэхээр би цаашдын зорилгын талаар заавал асуумаар байна. Ягаад гэвэл байнга шинжлэгдээд явж байгаа, өргөдөгдөж явж байгаа үйлчлүүлэгч, зорчигчдын ая тух боломжийг хангах бүхэл нөхцлөөр хангахын тулд та бүхэн ажиллаж байна. Тэгэхээр цаашдын зорилго бас юу вэ? Тэр талаараа хуваалцаад хоёулаа нэвтрүүлэг өндөрлөв. Бидний зорилго бол том. Тэгэхээр бас нэг зүйлийг би хэлье гэж бодож байна. Тэгээ энэ болохоор тасалбар таны утсанд гэдэг энэ үйлчлэгээ маань бол Монгол улсын оюуны өмчийн газар бол өнгөрсөн хаврал бүртгэгдсэн мессежээр тасалбарыг одоо зорчигч тасалбарыг одоо нэвтрүүлж байгаа анхны тохиолдол гэх юм уу да. Барааны тэмдэгтэр бол бүртгэхээр одоо бичиг баримтаа бүтүүлээ бид нар хүчгсэн байгаа. Тэрэндээ бас бид нар аягүй баяртай байгаа. Тийм мэдээж том зорилго бол байна. Энэ одоо хүмүүс маань юу хүсээд байна, иргэд маань юу хүсээд байна, тэрийгэ бид нэр одоо улам өргөжүүлж, улам хүртээмжтэй болох одоо тийм зорилтыг тавьсан л ажиллаж байна. Одоо 2021 онд бид нар ачаа тээвэртэй холбоотой мэдээллийг одоо хүмүүс яавал хурдан шуурхаа хүргэдэг болох вэ? Тийм ээ. Бас хүмүүсийг яавал чирэгдэл учруулахгүйгээр бид нэр ингэж одоо үйлчлэх вэ гэдэг тал дээр анхаарал гэж одоо зорилго тавьсан л ажиллаж байна да. За өнөөдөр хүрэлцэн ирж яриа өрнөсөн танд баярлалаа. Тэгээд танаа хамт олондоос ажлын өндөр амжилт хүсье. Хэрэглэгч, үйлчлүүлэгч, зорчигчдийнхаа талархлыг хүлээсэн олон сайхан үйлчлэлийг цааш цаашдаа нэвтрүүлэх болтгоо. Тэгээд иргэдийн амьдралыг улам илүү хөнгөвчилж байгаа та бүхэнд бас үзэгч, сонсогчдийнхаа зүгээс талархал илэрхийлье. Амжилт хүсье. Баярлалаа. Тэгээд бас энэ завшааныг ашиглаад гэдэг шиг бидний ингээ үргэлж дэмждэг одоо Улаанбаатар төмөр замын удирдлага, аль бэлтгэс одоо байгууллагынхаа удирдлагт маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд олон асуудал те бидний шийдэх баха гэж одоо бодож байна. Баярлалаа. За баярлалаа танд. Сонсогч та бүхэндээ Улаанбаатар төмөр зам подкастын ээлжид дугаарыг хүргэлээ. Манай өнөөдрийн зочноор Улаанбаатар төмөр замын тохиолдол холбооны 2 дугаар ангийн маркетингийн мэргэжилтэн Сурмаажав өргөдөн оролцлоо. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. За. Жингийн тэмээдээс өгөлсөн идэр жинчний дуу юм ган зам. Жириж удах цаг хугацааг харин гүйцэх биелэл юм ган зам. Улаанбаатар төмөр зам подкаст.